Өдрийн сонин улсын их хурлын гишүүн оюун чимэг гавтгайруулсан зохицуулалт хийж цензур тавихаас улс орнууд аль болох татгалзаж байгаа. Нэг талд улс төрчдийг нийтээр нь харлуулдаг гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг массаар тарааж улс төрийн захиалгаар олон нийтийн санаа бодолд зүй бусаар нөлөөлөх явдал гарч байгаа нь өөрөө хуулийг чангадах хөрс болж байгаа мэт харагдаж байна. Миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэж үг бий. Хэдий улс төрч байлаа гэд тухайн хувь хүний талаар орундсгүй худал мэдээлэл тараах нь зохимжгүй зүйл. Тиймээс сэтгүүл зүйн салбарыг цэвэр тунгалаг байлгах, дөрөвдөгч засаглалын үүрэг гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлэх нь зөвхөн бодлого боловсруулагчдаас хамаарах асуудал биш бөгөөд сэтгүүлчид, мэрэгжлийн байгууллагууд, олон нийт гэх мэт бүхий л талын хамтын зүтгэл шаардсан асуудал юм. Ерөнхийдөө худал мэдээлэлтэй холбоотой олон улсын зохицуулалтыг харахад агуулгын хязгаарлалт, тайлбаруудыг маш сайн хийж өгсөн байдаг. Худал мэдээлэл тараах явдлыг гэмт хэргийн ангиллаар зүйчлэх явдал дэлхийн улс орнуудад ажиглагдаж байна. Тухайлбал Сингапур, Герман, Малайз, Франц, Орос зэрэг улсуудад худал мэдээлэл тараахын эсрэг хуулиудыг хэрэгжүүлдэг. Ялангуяа COVID-19 үеэр эдгээр зохицуултууд чангарч байгаа. Сингапур гэхэд захим орчинд олон нийтийн ашиг сонирхлын эсрэг хор хохирол учруулах үйц худал мэдээлэл тараасан тохиолдолд 10 хүртэлх жил хорих ялаар шийтгүүлэгч боломжтой хууль 4-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бид үүн дээр хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох ёстой. Хүний нэр төрд халдахгүй, бүтгэж доромжлохгүй байх. Нөгөө талд сэтгүүлчийн мэдэх, хардах, эрхэн эдэлхийг хөндөхгүй байх. Дээрх улсуудад хэрэгжүүлж буй худал мэдээлэл тараахын эсрэг зохицуултууд нь улс төрийн болоод төрийн өндөр албан тушаалтныг ажил үүрэгтэй холбогдуулж хардах эрхийг боомлсон шинжгүй хэвлэл мэдээллийг эрх чөлөөнд халтсан үндэслэл байхгүй байгааг бид анхаарах ёстой. Өнгөрсөн 4 жилийн цагдаагийн ерөнхий газрын статистикаас гаргасан бүтгэх гэмт хэрэг зөрчлийн тоог харлаа. Эндээс 3 дүгнэлтийг хэлж болохоор байна. Худал мэдээлэл тарааж бусдыг үтгсэн бол эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх ёстой гэдгийг бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо харуулж байна. Тухайлбал 2018, 2019 онуудад тус 500 гаруй зөрчлүүд бүртгэгдсэн байна. Харин улс төрийн нөлөө бүхий этгээдүүд сэтгүүлчийг холбогдуулж шалгасан тоог авч үзвэл нийт бүртгэгдсэн зөрчлийн хэрэг бүртгэлийн 5-аас 6% л байна. Тиймээс хавтгайруулж ойлгохгүйгээр улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой тайлбарыг хуульд оруулж өгвөл асуудал амархан шийдэгдэхээр байна. Зууны мэдээс сонин Эрдэнэс 5 толгой компаниг гүйцэтгэх захирал Ган Хуйг зар дахал дэлхийн нийтээр уул уурхайн компаниудыг ч сорж байна. Эрдэнэс 5 толгой компани гэлтгүй төр хувийн хвшлийн бүхий л байгууллага иргэнд зар дахал нөлөөлж байна. Өдрөг төлөвлөгөө гүйцэтгэл гэж бараг байхгүй боллоо. Оны эхний 6 сарын хугацаанд компани нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Борлуулалтын орлого 71%-аар тасарсан. Олборлолт нь 38%-аар багассан. Бизнес учраас борлуулалт орлогын харьцааг хадгалж явах нь чухал. Энэ ч утгаараа 2020 онд хэрэгжүүлэхээр төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төлөвлөгөө төсөвт яалтчгүй тодтгол хийж таарлаа. Бүхий л компанид ийм нөхцөл байдал тулгарсан. Харин өнгөрсөн 7-11-р сар хүртэл цонх үе гарч орлогоо боломжийн хэмжээнд нэмэгдүүлж, бүрдүүлж чадсан. Мөн зар дахлын үеийн эрсдлийн төлөвлөгөөг 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн нь тасраад байсан 71%-ийг 100% гэж үзвэл 80-50% гүйцэтгэлтэйгээр орлогоо нөхсөн. Зар дахал дэлхийн нийтээр уул уурхайн компаниудыг ч сорж байна. Тиймээс Австралийн томоохон уурхайнуудад авч хэрэгжүүлсэн зар дахлын үеийн төлөвлөгөөг компанийн хөрсөнд зөв буулгаж хэрэгжүүлсэн. Энэ нь компани нөхцөл байдлыг боломжийн хэмжээнд даван туулахад нөлөөлж байна. Бид 2018, 2019 онд олон улсын зах зээлд IPO гаргахаар маш олон зөвлөхүүд уул уурхайн болон санхүүгийн шинжээчтэй уулзсан. Энэ маань ч хэрэг боллоо. Энэ уулзалтаас бидэнд уурхай нээлттэй компани ийм байх ёстой, дүрм журм ийм байна гэсэн олон шаардлагуудыг тавьж ирсэн. Энэ дугуй тодорхой хэмжээнд компани засвар хийж явсан. Компани нь нээлттэй болох хөдөлмөрийн аюулгүй байдал, боловсон хүчний чадамжийг нэмэгдүүлэх, техникийн бэлэн байдлыг хангах, уурхайг тусгай бүс болгож хязгаарлах, орох, гарах харилцааг мэрэгжлийн түвшинд хянахад дүрм, журам аргачлалыг бид хэрэгжүүлж явсан. Энэ нь зөвхөн зар дахалтай холбоотой ч биш юм. Угаасаа хөрөнгийн бирж дээр компани хэн нэгэнд санал болгож тэндээс хөрөнгө оруулалт татах гэж байсан компани. Тийм учраас итгэлцэл бий болгохын тулд шилэн тунгалаг болгох ажлуудыг ч хийлээ.
2019 оны 9-р сарын 24-нд Парисаас олон улсын нэгдсэн менежментийн ISO стандартыг 3 төрөлд авсан байгаль орчин, экологи, тэнцвэрт байдал хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал болоод компанийн засаглалын стандартыг нэвтрүүллээ. Стандартын дагуу дүрм журам, үйл ажиллагааны хэлбэрээ өөрчилсөн. Энэ бол Монголд анхудаа бусад уурхайнуудад жишг болсон үйл явдал юм. Ногоон бүс, шар бүс, улаан бүс энэ хэлбэрээр бүсчилсэн төлөвлөгөөнүүд хэрэгжиж эхэлсэн. Улмаар сар дахал дотоодод бүртгэгдсэний дараа яаж ажиллах уу гэсэн туршлага тайлбарлсан. Марун Австралийн уурхайнуудын төлөвлөгөөг нэвтрүүлж байсан учраас үүнд тулгуурлан уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас дүрм журмаа батлан хэрэгжүүлж байна.